За, улсын хурлаас гарсан хууль тогтоомжийн шийдвэрийн биелэлтийг танилцуулж байгаа засгийн газрынхандаа баярлалаа. За, тэгэхээр эрчим хүчнийхээ салбартай холбоотой би бас нэг хэд хэдэн асуултуудыг асууя гэж ингэж бодож байна. За, эрчим хүчний яамны одоо бас нэг үндсэн үүрэг бол хуулиар хүлээсэн нэг үндсэн үүрэг бол энэ салбарын одоо хууль, дүрм, журам стандартыг боловсруул сайжруулж явах ёстой. Тэгэхээр миний харж байгаагаар эрчим хүчний яамны одоо энэ үүргээ биелүүлж байгаа байдал бас төдийлөн хангалттай биш байна гэж хардаг. За, тухайлбал одоо орчин үед бол маш одоо технологи шинжлэгдэж байна. За, гэтэл одоо техник ашиглалтын дүрм гээд маш том дүрм байдаг. Тэр дүрмээ одоо хүртэл шинжилээгүй. За, одоо орчин үед бол тэр нарны станц дээр жишээ нь ингээл одоо заавал 24 цагаар хүн суух шаардлага байхгүй. Гэтэл нөгөө хуучин дүрмэн дээр нь заавал 24/7-оор хүн суулгаа гэд бор заасан байдаг. Тийм учраас заавал одоо хүн суулгахаас аргагүй болол ингээл ашиглалтын зардлыг нэмэгдүүлж байгаа. Энэ зүгээр наад захын жишээ. Нөгөө дүрмээ ингээд шинжилтгүү. За, 2 дугаар асуудал та бүхэн мэднэ. Өнөөдөр системийн тогтворчлолтын асуудал маш хүндээ. Сэргээгт эрчим хүчийг холбох тусам тогтворчлолт хүндэрдэг. Тэгэхээр энэ тогтворчлолтыг хангахад маш одоо чухал үндсэн бичиг баримт болохоор одоо грид код буюу шүлжээний дүрм. Одоо хүртэл бас шүлжээнийхээ дүрмийг шинжилээгүй. Тэр дүрмэн дээр сэргээгт эрчим хүч шүлжээний тогтворчлолтыг хангахын тулд ямар одоо техникийн шаардлагыг хангаж явах ёстой гэдэг юм бас байхгүй. За, 3 дугаар асуудал та бүхэн мэднэ. Сүүлийн үед бол одоо цахилгаанаас үүдэлтэй гал төмөр маш их гарч байгаа. Хүүхэд тогон цохиулж өгч जैन. Маш хэмжээний гал төмөр гарч аж ахуй нэгжүүд хөрөнгө санхүүгээрээ хохирж जैन. Энтэй холбоотой стандарт бас байхгүй. Шинжлэгддэггүй. Эрчим хүчний яам нь хариуцаад байгаа мó? Барилгын яам нь хариуцаад байгаа мó? Гэрөөсөө шинжилдэггүй. Тэгэхээр энэ асуудал дээр чухам та бүхэн ямар ажлуудыг хийж байна? Энэ бол та бүхний хуулийн өмнө хүлээсэн олон үүргүүдийн чинь нэг үүрэг. За, 2 дугаар асуудал болохоор та бүхэн мэдж байгаа. Улсын хурлаас сэргээгт эрчим хүчийг хэрчимжүүлэх тогтоол батлагдсан. Энэ хүрээнд сэргээгтийн эрчимжүүлэх том ажлууд хийгдэж байна. Гэхдээ эрчим хүчний салбарын одоо эдийн засгийн хямруулаад байгаа өрөнд одоо нэмэгдүүлээд байгаа нэг том асуудал бол мэдээж өндөр тарифтай сэргээгт эрчим хүчний их усрууд. Цаашдаа бид нар сэргээгтийн тэр одоо анх орж ирж байгаа том их усруудын яавал одоо тарифыг бууруулах вэ? Яавал одоо өрсөлдөөний зарчмаар явуулах вэ гэдэг. Гэтэл та бүхэн би хугацаагаа нэмэт авч. Эцэг шүү 1 минут. Тэгэхээр энэ тогтоолтой холбоотой сайхан олон төслүүд явах гэж байгаа сайн хэрэг. Хамгийн гол нь яавал одоо тэр тарифыг буулгах вэ гэдэг дээр зөв зарчмаараа эрчим одоо сэргээгт эрчим хүчнийхээ тухай хуулиар тэр өрсөлдөөнийг одоо богино хугацаанд хялбар байдлаар зарлаад тэр үн тарифыг тэр 5-6 цент руу оруулах арга хэмжээг авах ёстой. Тэгвэл одоо сүүлийн үед нэг юм дэлхийд байхгүй өөрөө цэнгэлдэг одоо батарей гэсэн нэг юм хиллэг гаргаж ирээд тэгээ бараг 10 центээр 9 центээр одоо бол 10 центээр 9 центээр сэргээгт хэрвээ эрчим хүчний салбар тоологдох юм бол эрчим хүчний салбар үр ширэндээ баригдаж эдийн засгийн хувьд бүр хямрал нь дээд зэгтээ хүрнэ. Тэгэхээр энэ дээр та бүхэн одоо ямар байдлаар хуулиа хэрэгжүүлж ажиллах гэж байгаа вэ? Энэ дээр анхаараач гэж бүр онцгойлон хэлмээр байна. Яа тэгэхээр та бүхэн мэднэ айл өрхүүд 285 төгрөгөөр ялангуяа түгээх шүлжээнд холбогдож байгаа сэргээгтгүүл 285 төгрөгөөр шүлжээнд холбогдъё гэдэг байгаа. Тэр хүмүүсийг болохгүй гэсэн хэрнээ. За, хариулт эндэр дээр өөрийгөө танилцуулаад эрчим хүчний юм уу те? Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Ирээ Үлзий инх цэцэг гишүүний асуултанд хариулъя. За, эрчим хүчний салбарт хэрэглэгдэж байгаа аюулгүй ажиллагааны дүрм, техник ашиглалтын дүрмгээ холбогдох техникийн үндсэн баримтчгүүд байгаа. За, үүн дээр эрчим хүчний яамны харьяа эдийн засгийн хүрээлэн бол тухай бүр
давтамжтай нэг 3-аас 4 жилийн давтамжтай энэ дүрмд бас холбогдох өөрчлөлт оруулах асуудал дээр баг бүрдүүлж бас суурь судалгааны ажлуудыг хийж ажиллаж байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн 2022 оны үед бас энэ техник ашиглалтын зарим дүрмүүд бол өөрчлөлт оруулсан. Ер нь бол одоо системийн нэгдсэн сүлжээний дүрмийг бол диспетчер үндэсний төв хариуцаж за дунджаар нэг 2 жилд энэ дээр оруулах нэмэлт өөрчлөлтүүдээ бол диспетчер үндэсний төв оруулаад эрчим хүчний сайдаар батлуулаад ингэ явж байгаа. За гол одоо их цэцэг гишүүний хэлж байгаа энэ бол шинээр үүсэж байгаа одоо хөгжиж байгаа технологиуд бол хурдцтай одоо ингэж хөгжиж гарч ирж байна. За үүний нэг жишээ бол одоо батарей хоригдлуурын төсөл юм а. За үүнтэй холбоотой энэ дүрм журм техник ашиглалтын дүрмүүдэд энэ шин бий болж байгаа технологиудыг бүрэн тусах асуудал бол тодорхой хэмжээнд бүрэн тусаагүй цаг хугацааны юм хүлээлтэд байгаа судалгааны шатанд байгаа асуудлууд бол байна. За хэрэглэгчийн төвшөнд за барилгын стандарт дээр одоо энэ хүүхдүүд бага насны хүүхдүүд одоо тогин зохиулах юм асуудал бол гардаг. Бидний одоо гол одоо харьяа байгууллагуудтай хийж байгаа дүгнэлтээр бол ерөөсөө одоо байгаа стандартыг бүрэн мөрдүүлэх. За тэрэнд нь техникийн хяналтыг тавих бол одоо хамгийн чухал байна. Стандартууд бол байна. Энийг яаж мөрдүүлж одоо хяналт тавьж ажиллах уу гэдэгт төр гол анхаарлаа хандуулах нь бол хамгийн чухал байгаа. За сэргээгдэх эрчим хүчний их үүсрүүдээс үйлдвэрлэж байгаа одоо энэ эрчим хүчний үн тарифыг буулгахад бидний гол одоо гарцуул өрсөлдөөн үүсгэж олон улсын юм нээлттэй тендер шалгаруулалт буюу аукционоор ингэж сэргээгдэх эрчим хүчнээс цахилгаан үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх ийм арга зам байна. За энэ хүрээнд бид нар бол Азийн хөгжлийн банктай хамтраад за Монгол улсын баруун зүүн бүсэд 7 байршилд нийлбэр хүчин чадал нь 105 мегаваттын нарны их үүсрийг батарей хоригдлуурын хамт олон улсын өрсөлдөөн цонхоо шалгаруулалтаар барьж байгуулах гээд суурь судалгааны ажлууд хийгдээд одоо дуусч байна. Энэ оны 7 дугаар сард анхны одоо ийм аукционыг бол нарны аукционыг зарлана гэж байгаа. За салхины тухайд бол Дэлхийн банктай хамтраад за Дундгов аймгийн Мандалгов орчимд 100 мегаваттын салхины аукционыг одоо зохион байгуулна. За үүний одоо бэлтгэл ажилд хийцүү салхины хэмжилтүүд нь 1 жилийн хугацаанд хийгдээд дуусж байна. Энэ 6 сард одоо анхны салхины одоо олон улсын аукционыг зарлана гэд төлөвлөд ингээ явж байгаа. За батарей хоригдлуурын төслүүдийн тухайд бол өртөг хямдарч байгаатай холбогдуулаад хувийн хвшлийн зүгээс батарейны төсөл хэрэгжүүлэх гэсэн санал санаачлага бол эрчим хүчний яамд бол их ирж байгаа. Тэгвэл манай эрчим хүчний системийн өөрийнх нь онцлогоос шалтгаалаад бас батарей хоригдлуурын төслүүдийг шингээх бас хязгаар бол байгаа. Тэр болгон тэр батарей хоригдлуурын төслүүдийг хямдралтай үнээр шөнийн цагаар цэнэглээд за татаастай үнээр оройн цагаар аваад байхад бол юм хүндрэлтэй. Тийм болохоор одоо зарим батарейны төсөл хэрэгжүүлэе гэж байгаа хувийн компаниудад за системээс ийм хямдралтай үнээр цэнэглэл гүйцэж хариулъя. Системээс хямдралтай үнээр цэнэглэх хүндрэлтэй салбар өөрөө үн тариф нь нэмэгдэхгүй хязгаартай юм алдагдaltaй нөхцөлд байж байгаа. Энэ нөхцөлд бол системээс хямдралтай үнээр алдагдaltaй үнээр бол цэнэглэж чадахгүй. Та нар батарейгаа цэнэглэх эрчим хүчний их үүсрээ өөрсдөө бариад тэгээд тухайн батарейнаас орой оргил ачааллын үед яг хэрэгтэй үед нийлүүлээч. Энэ үед нь бол 10 центээр худалдаж явъя гэсэн агуулгаар бол бас сайдын зөвлөлийн шийдвэр гаргаад энэ дээр бас зарим хувийн хөрөнгө оруулагчтай хамтраад бол ажиллаж байгаа. Гэхдээ одоогоор бол нэг тусгай зөвшөөрлөлийн компани бол тусгай зөвшөөрлөө яг энэ чиглэлд авсан байгаа. Яг хэрэгцсэн төсөл бол байхгүй байна. За эцэг шүү тодорхойлцъя.
За тэгэхээр бас тодруулж асууя гэж ингэж бодож байна л да. За тэр батарейны төсөл дээр та бүхэн мэдж байгаа. Мэдээж батарей байна уу? Цаана одоо батарейгаа цэнгэлдэг нарны станцтай байна уу? Тэр тэгэл сэргээгт хэрчим хүчний их үүсвэр. Тэгэхээр энэ бол сэргээгт хэрчим хүчнийхаа тухай хуулиар өрсөлдөөн зарлагдаад тэр үн тариф нь буурах ёстой. Тэрээс зүгээр нэг саяны хурлын тэмдэглэлээр 10 центээр гэж зөвшөөрөөд тийм их үүсвэрийг оруулах юм бол та бүхэн хууль зөрчнөө. Эрчим хүчнийхаа салбарыг эдийн засгийн хувьд хямруулнаа. Тийм учраас энэ дээр онцгойлон анхаараач. Зөвхөн нэг төсөл явж байгаа гэж байна. Гэхдээ цаанчин маш олон төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл нь байгуулагдсан. За тэр ПП тэзүүн байгуулагдсан гэдэг. Ингээд тэр нь цаашаа зарагдаад явж байгаа. Тэр ингэж одоо бас хөрөнгө оруулагчдыг хохироож бас болохгүй гэж ингэж харж байна. За дээрээс нь тэр техник ашиглалтын дүрм гэрид код ч яг хамгийн сүүлд хизээ шинжлэгдсэн. Хамгийн сүүлд тэр 2023 оноос хойш шинжлэхтэй үйлчлүү. За улсын хурлын гишүүн Батнайрамдал.